Саяхан бидний эдийн засгийн хөгжлийн яамыг шинээр байгуулсан л та. Тэгээ одоо сайн зэрэг гишүүн хэлж байгаа үнэ л дээ. Төлөвлөгөөг бол эдийн засгийн хөгжлийн яам голлох ёстой шүү дээ. Тэгээ энэ төлөвлөгөөн дээр үндэслэл төсөө баталдаг. Тэгээ Монгол улсад ер нь баг сүүлийн 8-10 жил баг байхгүй хэмжээнд ард иргэд ядуурж шүү дээ. Эдийн засгийн тоон үзүүлэлтүүдээ бүгдөө мэдж байгаа юу? За хэдэн тоо хэлж өгье. Мэдхгүй байж магадгүй зарим нь өөр юм руу анхаарад. Энэ экспорт за яг нэг 5 тэрбум доллар гэдэг байгаа чи ихэнх нь Монголд орж ирдэггүй мэдж байгаа биз дээ. Оюутлогын мөнгө бол зөвхөн татвар нь л орж ирж байгаа. Нүүрс бол зөвхөн биржээр зарсан 100 сая доллар л орж ирсэн. Тэгээ бусд нь хаагур зарж байгаа мэдэхгүй. Гамбат хариулаарай. Биржээр бус зарж байгаа наад нүүрс чинь хаагур зарж байгаа. Эрдэс 5-7 компани ойролцоогоор 9 сая тонн нүүрс зарсан. Тэгээ нэг алдартай 4 компани руугаа өгөөд байгаа юм уу өөр газараар өгөөд байгаа юм уу? Хууль зөрчиж гин үү? Инфляц 24 оны эхний 5 сарын байдлаар 5.7% байсан бол одоо 9% рүү орсон байна. 25 онд. Энэ өөрөө цаана ямар тоон үзүүлэлттэй үлээ гэдэг эдийн засгч нараа бүгд ойлгож байгаа байх энэ сууж байгаа. Төгрөгийн анхны уналт 3350 байсан бол өнөөдөр 3570 хүчээр барьж байгаа. 5 тэрбум доллар болсон гэдэг Монгол банкны сангийн сая зарласан. Тэгээ зарласан өдөр нь долларын анш өсөд идэв. Төлбөрийн тэнцэл одоо 24 онд бол 400 сая долларын ашигтай байсан. Ганбатар мэдж байгаа. Өнөөдөр 614 сая долларын алдагталтай. Тэгээ юугаар энэ төлөвлөгөөнүүдийг хийж ямар мөнгөөр энэ ажлуудыг хийх гэж байгаа юм бэ? Ард иргэдийн амьдрал үнэхээр одоо та нар намайг хэлж гинэ гэж бодож наад эдийн засгийн тоон баримтаа аваад нэг хараарай. Тэгээд бидний гаргаж байгаа зардлын гол алдаг юу одоо эдийн засгийн хөгжлийн яам юу хийх ёстой вэ гэвэл наад одоо биднэрт мөнгө вэ шүү дээ. Мөнгө бол харьцангуй байна. Үнэхээр оновчгүй зардалтай. Үнэхээр оновчгүй. Тэг хэлээд ойлгодог юм байл л дээ. Янз янзын юм хэлэхлээр одоо капиталист янз янзын юмар дууддаг. Тэгээ оновчгүй тэгээд урсгал зардлаа нэмэгдүүлдэг. Тэгээд талын нэг тараагаар иччин тэгэл одоо үнэхээр энийг эдийн засгийн хөгжлийн яам базах ёстой шүү дээ. Сангийн яамаа удирдах ёстой шүү дээ. Тэгээ сангийн яамдаа базуулчих тийм үү яадаг юм тэгээд нүүрсний экспорт за 25 сая тоннд хүрсэн. За Эрдэс 5-7 компани зөвхөн надад өгсөн мэдээлэлээр бол нэг за 9 сая тонн нүүрс зарсан юм байна лээ. Энэний биш үү? 1 саянд одоо биржээр зарсан байна. Нодлон яг бид нар мөн үед 10 саяыг зараад 8.9 саяыг баг биржээр зарж исэн ба шүү дээ. Тэг маш их мөнгөтэй болсон. Монгол банкны валютын нөөц маш их нэмэгдсэн. Тэр хэмжээгээр бид нэр одоо баг 90 сая тонн нүүрс зарна гэж төсвөө өсгөж баталсан. Тухайн үед нь бити өсгөө гэж зөндөө хэлсэн уулна. Дал дээрээ бариа, илүү орлогоо олоо. Дал дээрээ бариад баталсан бол өдөд ийм асуудал үүсэхгүй байхгүй. Юу ч одоо олохгүй хүн өөрөө их мөнгө олно гэд баахан зээл аваад машин авчихтай адилхан байхгүй. За сангийн яам ажлын хэсгийн 5 дугаар микрофон. За Ганбатар гишүүний асуултанд хариулъя. За яг хоо бид түрүүнд бас хэлсэн нийт 25 саяыг ягаад бит хэмжээ бол буураагүй үн буурсан. Энэ үнийн уналтууд сүүлийн 3 жил болж байгаагүй юм үнийн уналтаа үргэлжилсэн учраас энэтэй холбогдуулаад биржийн арилжаанд даруулсан саад болсон юмнууд бол байна. За өнөөдөр яг үнийн уналт бол ингээд дахиад цаашаа үн унах үг нь бас эргэлзээтэй. Энэ байгаа тохиолдолд биржийн арилжаанд оролцож байгаа худалдаа авахч нар бас энэ дээр оролцохоо одоо хүлээлтийн байдалтай байгаа учраас энэ нь бол биржийн арилжаанд сөргөө нөлөөсөн юм байна. За нөгөө талдаа
Эрдэнэс 5 толгой компани болон Монгол Улсын яг тэр 25 сая нүүрсний арилжааны орлого бүгд Монгол Улсад орж ирж байгаа. Өмнө нь бол нөгөө урьдчилж авсан орлого энэ төргээ байсан учраас тэрэндээ суутагдаад яваад исэн юм байгаа. За өмнө нь биржээр арилжчихад хил нэвтрэл дээр гаргаж чадаагүй бас ийм нүүрсэн хэмжээ байгаа юм байна. Энтэй холбоотой бол яг хэлээр гарч байгаа нүүрс дээр өмнө нь нөгөө биржээр арилжаад нүүрсээ төлбөрийн 100 авцсан. Нүүрсээ бас гаргаж амжаагүй та холбоотой бол энэ дээр зөрөө байгаа. Яг нөгөө худалдаа авагч тал нь бас үн унтсан учраас өндөр үнэтэй авсан нүүрсээ татаа авалтаа хүлээ нөгөө хил хүргэлтийг жоохон хүлээлтийн байдалд оруулсан бас ийм нөлөөлөд байгаа юм байлаа. Тэгэхээр энэ үнийн уналт цаашаага докторжоод ирвэл энэ дагаад биржээ арилжаа бол бас сэргэнэ гэдэг ийм байдлаар бол бид бол тооцож хүлээж байгаа. Тэгэхээр Эрдэнэс 5 толгой компани эхний одоо яг 5 сарын 11-ний мэдээгээр бол Эрдэнэс 5 толгой компани 8.8 сая тонн нүүрс гаргаснаас 1 сая тонн 1.1 саяны биржээр арилжсан гэдэг ийм мэдээлэлүүд бол байна. Тэр төлбөрийн тэнцэлтэй холбоотой тодруулах. За Ганбаатар гишүүн тодруулъя. Тэр эдийн засгийн хөгжлийн яам юу хариулахыг мэдчихэж байгаа учраас би зүгээр тодруулъя. Эдийн засгийн хөгжлийн яам энэ төлөлгөөг бол өстой маш чамбаа боловсруулад наад яамдуудаа шахах хэрэгтэй байхгүй юу? Яг энэ төлөлгөөний дагуу л одоо явна. Батлагдсан төлөлгөөний дагуу. Тэгээ урсгал зарлыг нэмэгдүүлдэг хөрөнгө оруулалтуудыг хаснаа гэдэг эзэж хасдаггүй. Наа төрийн албан хаагчдыг бууруулна гэдэг дандаа л жил болгон юм ярина хизээч буудаггүй. Наад биржээр зарж байгаа нүүрс чинь үнэхээр одоо би нэг хийсэн ажил амгтахад байна. Үнэхээр мөнгө Монгол улсад мөнгө. Тэг яаж улсаа хөгжүүлэх гэж байгаа мөнгөгүй гэж. Тэг ард иргэдийн чинь амьдрал үнэхээр тартагтаа туллаа шүү. Та нар мэдрэхгүй байгаа бахал та. Тэг мэдрэх зарим хүмүүс мэдэрч иж магадгүй. Би бол одоо жижиг жунд бизнес эрхлэгчтэй ойр байдаг маш сайн мэдэрч байгаа. Санал хэллээ.